Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол улс гэр бүлийн хүчирхийлэлд тэмцэх тухай хуулийг 2004 онд баталснаас хойш гэр бүлийн хүчирхийлэлд тэмцэх урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөр улсын дээд шөхөөс тус хуулийн зарим зүйл заалтыг нэг мөр ойлгож хэрэглэх тухай тайлбар, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон зарим заавар журмуудыг батлан хэрэгжүүлж байгаа хэдий ч хүчирхийллийн гаралт буурахгүй, харин ч хүний амнаас хохирох, гэмтэх, хүүхэд өртөх зэрэг илүү ностой хэлбэрт шилжих болжээ. Тухайлбал 2016 оны эхний хагас жилийн байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 764 гэмт хэрэг бүртгэгдсэн, өмнөх оны мөн үеэс 178 хэрэг буюу 30 гаруй хувиар өссөн бол 2010-аас 2016 оны эхний 8 дугаар сарын байдлаар тус гэмт хэргийн улмаас 95 хүн амь насаа алдсан байна. Цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй болон захиргааны зөрчилд тооцогдсон арга хэмжээ авагдсан хүчирхийллийн тоо үүнээс даруй 5 дахин их байгааг энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг төрийн бас байгууллагуудын судалгаа харуулж байна. Хуулийн хэрэгжилтийн үр дүнгүй байдлын зохицуулалт оновчтой бус ялангуяа байгууллагуудын эрх хэмжээ оролцоо хит ерөнхий салангад байдлаар тусгаж хохирогч түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалах процедурыг орхигдуулсан мөн дагалдах хуулиудад нэмэлт өөрчлөлтийг оруулаагүйтэй холбоотой байна. Тус хуулийн зорилтыг гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч гэр бүлийн бус гишүүдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрхцэн үндсийг тогтоох болгон өргөжүүлж, улмаар хуулиар хүлээсэн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, салбар дундын зохицуулалтыг хангах механизмыг тусгалаа. Тухайлбал гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх салбар дундын зохицуулалтыг гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг зохицуулах зөвлөл хариуцахаар мөн мэдээллийн нэгдсэн сүлжээ бий болгож, мэдээлэл дүн шинжилгээнд үндэслэн төлөвлөх, төсөвлөх, харьяа мэргэжлүүдэд сургах, мэргэжүүлэх үүргийг холбогдох байгууллагуудад даалгасан. Хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалалт тунхаглан шинжтэй хэрэгжүүлэх процесс тодорхойгүй хуульчлагдсныг өөрчилж, хохирогчийг хамгаалах, нөхөн сэргийлэх цогц үйлчлэгийн зохицуулалтуудыг томьёолж, хэрэгжүүлэх субъект тэдгээрийн үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, мөн үйлчлэгийг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх талаарх зохицуулалтуудыг бий болгож байна. Гэр бүлийн хүчирхийллийг зөвхөн зөрчлийн хэмжээнд авч үзэж байсныг өөрчилж, гэмт хэрэг тооцсон зохиал шийдэх талаар эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан болно. Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг тооцсноор түүнийг даамжихаас урьдчилан сэргийлэхээс гадна хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан хамгаалалтаар хангагдах, хүчирхийлэл үйлдэх зайлшгүй хариуцлага хүлээх боломж бүрдэх юм а. Ийхүү гэр бүлийн хүчирхийлэлд тэмцэх тухай хуулийн шинжилсэн найруулга өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа эрүүгийн хууль болон эрүүгийн байцаан шийдэх хуультай уялдуулан боловсруулж хэрэгжих нөхцөлийг хангахад чиглэж анхаарсан болно. Тус хуулийн төсөлтэй холбогдуулан гэр бүлийн хүчирхийлэлд тэмцэх тухай хуулийг хүчингүй болсон тооцох тухай, гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх тухай, нийгмийн халамжийн тухай, бага дунд боловсролын тухай, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, дээд боловсролын тухай, эвлэрүүлэн зуушлалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсрууллаа. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар гэр бүлийн хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх, эрч чаданд илрүүлэх, таслан зогсоох, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, хүчирхийлэл үйлдэгчид зохих шийтгэл хүлээлгэх зэрэг эрх зүйн орчин бүрдэх болно. Хуулийн төслийг дэмжихийг хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.